Энэ танай байгууллагын ажилдаа байнгын хороогоор очиод танилцж байхад юу яасан? Авилгын ер нь учир шалтгааны талаар бид нар ярилцж байсан. Тэгэхэд төрийн өмчт аж ахуйн нэгжүүд төсвийн асуудал энэ бол одоо энэ ялангуяа төрийн өмчт аж ахуйн нэгжүүд их томроод байгаа, төсөв хин томроод байгаа бол бас өөрөө учир шалтгаан болж байгаа гэдэг юмыг та нар ярьж байсан. Тэгээд биний яг одоо тухайн үедээ ингээ өргөн бариад хөөцөлтөд явж исэн төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг нэгээрч нэмэхгүй гэсэн юу тогтоолын төсөлтөд яг үзэл санаа нэгтэй байсан учраас би тухайн үедээ та бүгд дээр за яг энэ ажиллаараа та нар засагтайгаа нэлээд ажиллаад энэ бас миний тогтоолыг дэмжиж саналаа наад дээрээ өгөөтгөрөө гэдэг жишээ. Ер нь та нар бол мэдээж санал гаргаал өгж байгаа бах. Тэгээд засаг төр маань ер нь хэр сонсож байна та нарын одоо жишээлбэл ингэж өгж байгаа. Яг тэгвэл энэ учир шалтгааныг арилгаагүй байхад энийг даван туулж шийдэх маш хэцүү. Тийм учраас та нар одоо ингээд саналуудаа өгж явахад засгаас энэ дээр хэр одоо хүлээцтэй хандж байна нэг дэх асуулт. Хоёр дахь асуудал нь яг энэтэйгээ холбоотой. Та нар ийм судалгаа хийж үзсэн үү? Яг одоо төсөв нэмэгдэж байгаа тэр динамик мөн түүнчлэн төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа динамик авилгын хэрэг бүртгэж байгаа энэ тоотой хэр уялдаатай байна вэ? Өөрөөр хэлбэл энэ нөгөө учир шалтгаан өөрөө төр нь өөрөө томроод яваад байгаа болохоор энэ 100 хэдэн мянган их мөнгөтэй харьцаж байгаа хүний энэ үйлдэлийг чи хянах та нарт угаасаа л хэцүү болно шүү дээ. Тэгэхээр энэ хоорондын харилцааг та нар судалж үзсэн үү? Энэ нэг хоёр асуулт байна. Бид олон улсын байгууллагууд болон одоо TI-гийн гаргасан зөвлөмжийн хүрээнд бол Монгол Улсын засгийн газарт бол одоо гүйцэтгэсгэлд зөвлөмж хөргүүлдэг. За одоо энэ олон улсын байгууллагын судалгаа шинжилгээгээр ийм байр багцаатай байна. Энэ дээр одоо та бүхэн ийм ажлууд хэрэгжүүлж ажиллаач. Энийг зөвлөж гинэ гэдэг асуудлуудыг бол бид бол тавьдаг. Энэ үүний дагуу бол үндэсний хөтөлбөрийг өнөөдөр засгийн газрын хэрэглэх газрын дарга ахалж байгаа. Үндэсний хөтөлбөрийн төлөлгөөг засгийн газрын хэрэглэх газраас ахлаад одоо бүх одоо гүйцэтгэсгэлийн яамдын төрийн нарийн дарга тийм төрийн нарийн бичгийн дарга нар байгуулагдсан үндэсний хороо байгуулагдсан явж байгаа. Тэгэхээр энэ бол үндэсний хороо бол манай байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг бол одоо хэрэгжүүлж ажиллана гэж бол итгэлтэй байгаа. За төсөв нэмэгдэх хийж байгаа. Тэгээд энэ одоо авилгын гэмтэрхтэй холбоотой уйлдэж байна уу гэдэг энэ судалгааг манай судалгаа шинжилгээний албан нэлээд сайн хийж байгаа. Энэ дээр бид нар бол одоо юун дээр анзаараад байдаг гэвэл өнөөдөр одоо бидэнд одоо ганц өгөөд байгаа юу бол комент бол одоо төрийн өмчийн компаниуд ч одоо бол нэмэгдээд байна. Энд чинь ингээд одоо хувийн хвшилтэйгээ өрсөлдөөд байна. Тэгээ засаглалын тунгалаг биш байна гэдэг л асуудлууд яригадаад байгаа. Тэгэхээр энэ нөгөө төрийн өмчийн компани албан тушаалтнууд чинь нөгөө нийтийн албан тушаалтныхаа зарим ангилд нь зарим нь ордгоо. Зарим нь удирдах ажилтнууд нь ороод зарим нь ордгоо. Ингээд нийтээр 45 мянган эдгээр нийтийн албан тушаалтан байгаач ингээд нийтийн албан тушаалтан байгаач одоо ингээд цаашдаа энэ одоо нэмэгдэх одоо юм одоо нөгөө бидний хараа хяналтаас одоо сулраад үлдчих тийм одоо их боломж одоо төрийн өмчийн компаниуд дээр одоо байгаа гэж бол бид харж байгаа. Тэгээд энэ бол одоо авилгын гэмтэргийг үлдэх одоо эсвэл одоо авилгын гэмтэрт одоо орох одоо ийм нөхцөл суурь одоо болохыг бол үгүйсэхгүй байна. Авилгатай тэмцэхийн төсөөллийн индекс дээр юу яах хэрэгтэй? Тал талаасаа ер нь анхаарч ажиллах хэрэгтэй. Манай хууль зүйн байнгын орооноос ч гэсэн хууль зүйн яам засгийн газар энэ дээр бүгдээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Ягаад гэвэл бүгдэнд нь тавьж байгаа дүн. Тэр өнцгөөсөө би юуг хэлмээр байна гэхээр ингэмээр байна. Ер нь танай байгууллагаас яг одоо энэ асуудал гараад тэртээ тэргүй хүмүүс яриад байна ш. Тэгэхээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна? Бидний зүгээс хууль зүйн жишээл байнгын хорооны зүгээс бид яаж тусалж болох вэ? Би жишээл өөрийнхөө хувийн зүгээс одоо энэ олон улсын туршлага юмнуудаас судлаад олоод та бүгдтэй энэ дээр дэмжлэг үзүүлээд ажиллахад бол бэлэн байна. Тэгэхээр тэн дээр та нар яг тодорхой энийг яг асуудал болгоод тавьж агаад тэгээд тодорхой засгийн газар ингэж ажилламаар байна. Хууль зүйн байнгын хороо ингэж ажилламаар байна. Манайх ингэж ажилламаар байна гэсэн нэг тийм саналуудаа боловсруулад ирэх юм бол би энэ дээр нь өөрийнхөө зүгээс чадхаараа туслаад дэмжиж ажиллахад бэлэн байгаа шүү.
За нэг юм юу. Тэгээ тэн дээр нөгөө нэг ялангуяа энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүд төсөв нэмэгдэж байгаатай холбогдуулаа энэ эрсдэл өөрөө цаанаас нэмэгдээд байгаа. Одоо яг таны дэргэд сууж байгаа учрал сайд бол би тэр төрийн өмчт аж ахуй нэгжүүдийг нэгж нэмэхгүй гэдэг тогтоолын төслийг санаачилцаад өөрөө гарын үсэг зурж ирсэн. Энийг хамгийн сайн ойлгодог хүн байж байгаа. Тэгэхээр засгийн зүгээсээ энэ дээр бас шаардлагатай бол бид нар ч хууль 100 мянган орноос одоо хамтарч ажиллаад энийг хэрэгжүүлэх тал дээр ажилламаар байна. Тэгэхгүй нэрээ энэ төсөв ийм том болцсон байгаа. Би түрүү хэлсэн шүү дээ. Одоо 100 хэдэн мянган хүн ажиллаж байгаа энэ салбарт бүгдийг харж хянах гэвэл маш хэцүү болно шүү дээ. Тэгэхээр өөрөө ирэхгүй энэ нөгөө нэг учир шалтгааныг өөрийн номонд нь оруулж номхотгож өгөхгүй бол та нар яаж ч ажиллаад дийлэхэд маш хэцүү. Энийг л бас талдаа ойлгомоор байна. Өшөө хоёр дахь нэг санаа би хэлмээр байна. Юу гэвэл танах харин дотоод хяналтаа ер нь бас яаж сайжруулах вэ? Яг гэвэл энэ дээр чинь таны дотор бас өөрсөнд чинь ийм эрсдэл гарах магадлал өндөр байгаа шүү дээ. Яг гэвэл та нар хинтээ ажилтгүй гэхээр мөнгө эрх мэдэл хосолсон ийм одоо тоглогчтой, улс төрчидтэй, эрх мэдэлтнүүдтэй тулж байгаа. Тэдний чинь нөлөө гар хөл маш урт байгаа. Тийм учраас танай дотоод байгууллага руу ч нэвтрээд орчих эрсдэл байгаа учраас дотоод хяналтынхаа системийг яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч ажиллаарай гэж би бас хэлмээр байна. Энэ дээр хууль зүйн байнгын орооны зүгээс ямар дэмжлэг үзүүлж болох вэ? Энийг бас та нар хэрв одоо бидэнд саналаа тавих юм бол бид өөрийнхөө зүгээс чадхаараа ингээд дэмжиж ажиллах болно.